Миний хувьд бол зураагүй. Тэгээд дахиж хилцэж магадгүй бах гэж бодож байна. Тэгээд үнэхээр одоо 100% гэдэг чинь биелэх боломжгүй тоо гэдэг та бүхэн бүгд хэлж байгаа хэрэг. Тэгэхээр тийм байр суурьтай байгаа. Намын гишүүд одоо жишээл ард түмнийг төлөөлж сонгогддог болохоос намыг төлөөлдөг гэдэг үгнээс харин ямар байр суурьтай вэ? Олонхын гишүүд нь ингээд нэг үзэл санаатай нэг үзэл бодолтой дуу хоолойтой байх нь зөв. Тийм миний хувьд бол социал-демократ үзэл баримтлал буюу боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, орон сууц гэсэн салбарууд дээр төрийн оролцоо байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ үзэл баримтлалын одоо намын Монгол Ардын намын үзэл баримтлалын хүрээнд бол бүх ажлыг дэмжиж явна гэсэн одоо бодолтой тийм жижиг баримжаатаагаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил бас та бүхэн маань мэднэ ах та бүлгийн шийдвэрийг дэмжсэн бол нэмэх 10 орноо хасах 10 оноо гэдэг жиштэй. Тэрэн дээр ч гэсэн би бол эсрэг байр суурьтай байна гэдгийг илэрхийлсэн. Тэр зарчим дээр бол байгаа. Тэгэхээр дахиад бүлгээр энэ бичгийн талаар бас хэлсэн гэж ойлгож болох уу? Тийм одоогоор товд бол тийм бол ороогүй байлээ. Гэхдээ мэдээж бас ярилцах орон зай байгаа болов уу гэж найдлагатай байна да. Тийм нэгдүгээр төрийн байгуулалтын байнгын орон дээрээс хэлцэх болов гэж бодож байна. Нэгдүгээрт бас өмнө би бас хэвлэлүүдэд хэлжсэн. Ёс зүйг хэмжихэд маш төвөгтэй байдаг. Хүнээсээ эсвэл улсаасаа, нийгмээсээ, цаг үеэсээ хамаарат өөр байдаг тийм ээ. Гэхдээ ингэж хэлж байгаа нь би хурлын гишүүд ёс зүйг байхыг дэмжиж байгаа зүйл бол ерөөсөө биш шүү. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр ёс зүйг нь хэмжиж эхлэн гэдэг бол бас миний хувьд бол одоо байгалийн шинжилгээ ухааны үеийн хувьд бол яаж хэмжих нь бол мэдэхгүй байна тийм. Тэгэхээр төрийн байгуулалтын байнгын орон дээр хэлэлцээд мэргэжлийн хуульчид маань парламентын тогтолцоо ямар байдаг тийм тэр талаас шийдвэр гарах болов уу гэж бодож байна. Шинэ засгийн газар байгуулагдаад байна шүү дээ. Тэгэхээр засгийн газар бол юу төрөнд гаргасан шийдвэрүүд нь нэлээд одоо аж ахуйн нэгж байгууллагууд руу чиглэсэн тийм ийм шийдвэрүүд байдаг. Та ер нь засгийн газрын одоо энэ гаргасан шийдвэрүүдийг бас юу гэж харж байна? Энэ засгийн газраас ямар хөдөлгөөнтэй таад байж байна? Тийм миний хувьд бол тодорхой хэлж байгаа эдийн засгийн эрх чөлөөг авчрах хэрэгтэй. Хоёрдугаарт нь ногоон хөгжлийг бас чөлөөлөх гэсэн санаачлагууд явж байгаа тийм ээ. Дээрээс нь авилгаас чөлөөлнө гэсэн ийм бодлогуудыг та явж байгаа бол би дэмжиж байгаа. Өчигдөр гарсан шийдвэр дээр дансан одоо хаалттай байсан 12,000 орчим аж ахуйн нэгжүүдийн дансыг нээсэн гэж байгаа. Энийг нь бол зөв зүйтэй шийдвэр гэж бодож байна. Гэхдээ энэ маань өөрөө гадаад нөхцөл байдал маань хүндэрч эхэлж байгаа учраас авж байгаа арга хэмжээ буюу цагаа бол онж ийн гэж бодож байгаа. Түүнээс одоо тогтмол одоо дотороо төлдөггүй ч гэдэг юм уу тийм аж ахуйн нэгжүүдийг дансыг хаагаад явах нь бол зохисгүй гэж би боддог. Гэхдээ ялч эдийн засгийн нөхцөл байдал юм байгаа учраас аль болох аж ахуйн нэгж иргэдтэй чөлөөтэй байх орон зай буюу одоо үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өдрийн чөлөөлөд явах нь зүйтэй гэж боддог. Нэг зүйлийг бас дурдж хэлэх хэрэгтэй. Энэ даргын гарын үсэг одоо эсвэл агентлаг яамдуудын зөвшөөрлийг хүлээж суудаг энэ тогтолцоог хална гэдэг дээр бол би хоёр гараа өргөө дэмжиж байгаа. Тэгээ энийг ойрын хугацаанд хурдан хэлэлцүүлээд батлаасаа гэж бодолтой байна. Төсвийн тодтголыг бас одоо ойрын хугацаанд оруулж ирэх шаардлагатай байна гэдэг гишүүд бол хэлж шүү дээ. Тийм төсвийн тухай хуулийн дээр төсвийн тодтголыг дөрвөн нөхцөлтэйгээр л хийнэ гэж байгаа тийм ээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх одоо төсвийн алдагдал өссөн тодорхой хувьас дээш гарсан тохиолдолд мөн бүтцийн өөрчлөлт орсон тийм. Тэгээ дахиад хоёр цаалт байгаа. Одоогийн байдлаар бол тийм нөхцөл байдал үүсээгүй байгаа. Гэхдээ мэдээж ойрын одоо 6-7 сараас эхлээд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байгаа учраас энэ дээр нь ялангуяа эдийн засгчдын одоо мэрэгжлийн байр суурь шийдвэрүүд нь бодлого нь гарч ирээд тэрнийг нь дэмжиж явах болов гэсэн бодолд байна. Өчигдөр бүлгийн хурал дээр J-ийн 2 сая бас нөхцөл байдлыг танилцуулсан. Тэгээ цаашдаа авах арга хэмжээнүүдийн саналуудыг засгийн газрын одоо яамдуудаас өгсөн байгаа. Тэрнээ бас танилцуулж явж байна. Багш нарын цалин нэмэхэд 700-аас 800 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байна. Одоо төсвийн тодтголоор энийг шийдэх боломж юу байдаг юм бол шинэ сайдны мэдээлэл өнөөдөр өгч байна. Тэр мэдээлэл нь би бас харж амжаагүй байна тий.